Сайн байна уу? Би постфактын хөтлөгч Бэлгүн байна. Энэ удаагийн дугаарт түүхч, антропологч, Монгол Улсын их сургуулийн профессор Мөх Эрдэнэ оролцож байна. Тэрээр Монгол Улсын их сургууль, Хоккайдо их сургуульд эрдмийн зэрэгэ хамгаалж, Стэнфордын их сургууль болон Герман улс дахь Макс Планкийн нийгмийн антропологийн хүрээлэн зэрэгт зочин судлаачаар ажиллаж байсан. Харин одоо тэрээр Монголын түүхийн талаарх судалгаагаа Макс Планкийн тус хүрээлэнд өргөдлөөж байна. Түүний бүтээлээс онцолж дурдвал тэрээр 2023 онд Монголын улс төрийн байгууллагын талаар англи хэл дээр гаргасан The Nomadic Leviathan, 2022 онд The Tajik Government and the Rise of Warriors гэдэг номнууд болон улс төр, нийгэм, түүхийн асуудлаарх нийтлэл бүтээлүүдээ эмхэгдэн Монголын намын ус зөвлөлийн намын олигарх засаглал номоо гаргасан бол үүнээс өмнө 2018 онд Тэргүүнгүй төр хэмээх номоо тус гаргажээ. Бид их Монгол улсын түүхийг хэрхэн ойлгох буюу Чингис хаан эрхэн эрх мэдэл төрсөн мөн их Монгол улсын үүс задралын тухай ярилцлаа. Түүнчлэн Монголын түүх, нүүдлийн соёл иргэншлийг тайлбарлах, хятад төвдөө үзэл нь ам бөхтөө байгаа буюу орчин үеийн түүх бичлэгт байр суурь ажилласан тухай сонирхолтой зүйлийг мөн хүндсэн юм. Ярилцлагынхаа төгсгөлд бид Мөст үүссэн академик эрхчлөөний тухай асуудал буюу профессор Мөх Эрдэнийн хичээлийг цуцласан тухай асуудлыг мөн хөндөх болно. Ингээд ярилцлага эхлүүлье. За юун түрүүнд манай подкастад урилгыг хүлээж авч оролцсонд баярлалаа. За таныг түүхч мөн одоо антропологч, угсаад нэг зүйл судлаач гэдэг үднээс нь мөн одоо судалгааны гол бүтээлүүд тань одоо Чингисийн үеийн түүх, за ер нь төр улсын үүсэл тэгээд цаашлаад Монголын одоо төр улсын бүтцийн өөрчлөлт түүхэн туршдаа ямар хөө байдлаар өөрчлөгдсөн бэ гэдэг асуудлаар илүү сонирхолж ярилцах гэсэн. За яг энэ асуудал дээр Чингисийн үеийн түүх гэдэг юм уу 12 13 дугаар зууны Монголын түүх яг Монголын түүхэн одоо нийт хугацаанд авч үзэх юм бол хамгийн чухал үеүүдийн нэг байгаа тий. За энэ дээр бол төр улс бүрэлдэж байгаа, эзэнт гүрэн бий болж байгаа, дэлхийг ноёрч байгаа. Дээрээс нь Монголын соёл гэдэг зүйл илүү тодорхой болж эхэлж байгаа гэх юм уу. Тэр яг энэ үднээсээ та яг энэ цаг хугацааг ер нь Чингисийн үеийн одоо Монголын эзэнт гүрэн хэрхэн байгуулагдсан, ер нь бусад эзэнт гүрнүүдээс ямар онцлогтой талаар та нэг тодруулж өгөөч. За баярлалаа. Нэгдүгээрт бол юуны төрөнд би одоо ноёлж байгаа төр улсын үүслийн тухайх, за яг түүнтэй хамт соёл иргэншлийн тухайх, за түүнтэй хамт нүүдлийн соёл иргэншил гэдэг энэ онол энэ одоо юу гэдгийг байр суурьуудын талаар миний байр суурь их өөр. Нэгдүгээрт одоогийн байгаа онолоор бол газар тариалан эрхэлдэг суурьшмал одоо соёл иргэншилтэй газар төр улс үүсч тэгээд түүний одоо үрээр тийм төр улс үүссэн. Тэгээд түүнтэй одоо юу гэдгийг одоо хайрцах гэдэг юм уу, тэмцэх гэдэг юм уу, тийм явцад бол нүүдэлчдийн дунд түүний одоо тусгал болж хаялга болж юм да тийм үү. Одоо төр улс маягийн юм үүсдэг. Тийм учраас тухайлбал одоо юу гэдгийг яг тэрнийх нь гол голомт нь бол Евразийн тал нутаг. Евразийн тал нутгийг бол хоёр том тал тоож байгаа ш. Нэг нь баруун тал юм уу, одоо баруун талын тал гэвэл одоо Казахстан энэ юм уу, тэр талнуудыг тэрийг нь Western Steppe гэж нэрлэх байхгүй. Нөгөө талын зүүн талын тал буюу одоо Алтай нуруугаар л хуудаж юм да. Алтай нурууны зүүн хэсэгт байгаа одоо Монголын тал нутаг. Энэ хоёр тал нутаг бол тэр нүүдэлчдийн одоо газар нутаг гэж нэрлэдэг. Тэгээ энд бол төр улс бол үүсэхдээ сүүдрийн төр улс үүсдэг гэж. Shadow Empire гэж нэрлэх байхгүй. Shadow State. Одоо энэ өөрөөр хэлбэл эдгээр бүгдээрээ хоёр дахь одоо анхны төр улс үүссний тусгалууд болж бий болсон юм гэдэг оролдог. Тийм ч учраас
эднэрийг бол одоо юу гэдгийг одоо зарим тал дээр бол бүдүүлэг гинэ тэрэ гэдэг нь ийм учиртай. Би энэ онолыг үгүйсгдэг. Би бол харин төр улс гэдэг юм хамгийн түрүүнд энэ газар нутгуудад яагаад гэхээр зэрэг миний боддог юм бол дэвшүүлж байгаа зүйл бол хүнээс ангид тээврийн хэрэгсэлгүйгээр төр улс үүсэх боломжгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр зэрэг хүнээс ангид тээврийн хэрэгсэл байж одоо янз бүрийн одоо хүн хүч болоод эд материалын хүчийг төвлөрүүлэх нэг газар төвлөрүүлэх боломжтой дайшлах боломж ийм үүснэ. Тийм учраас хүнээс ангид тээврийн хэрэгсэлтэй газар л төр улс үүснэ гэдэг тийм онолыг дэвшүүлж байгаа. Тэгээ тийм учраас юуны төрөнд бол хүнээс ангид тээврийн хэрэгсэл бол жишээ нь адуун мал байж болно. Одоо тав уушгүй мал юм уу мал байж болно. Тэгэхээр дээрэс нь зав байж болно. Тийм учраас одоо гол мөрний хөндий юм уу тэнгис юм уу тийм газруудад одоо төр улс үүссэн гэдэг ийм одоо онолыг баримталдаг хүн. Тийм учраас миний харж байгаагаар бол Евразийн тал нутаг бол одоо хамгийн түрүүнд мал үржүүлсэн, мал гэршүүлсэн, мал одоо үржүүлсэн газар яг хөө баруун талд нь гисэн тэгээд зүүн тал руугаа тархсан. За тэгээ ийм учраас энд бол төр улс үүсэх хамгийн одоо гол голомт нь нэг том голомт нь энэ байсан. Нөгөө голомт нь бол том гол мөрний хөвөө болоод тэнгис одоо тийм ч учраас газар нундын тэнгисийн тэр бол тийм учрал аврагтай юм л да. Ийм гэж үздэг. Тийм учраас энд бол хоёр дахь юм уу сүүдрийн төр улс үүссэн биш. Жинхэнэ одоо төр улс үүссэн. Энэ онолоор харах юм бол их Монгол улс одоо байгуулагдсан бол одоо тодорхой хэмжээгээр яах юм бол энэ одоо хөгжлийн үр дагавар ялангуяа нүүдэлчдийн одоо байгуулсан гэдэг юм уу одоо тал нутгийн хүмүүсийн байгуулсан хамгийн хүчрхэг төр улс нь тийм юм байна. Нөгөө талаар нөгөө онолоор ярих юм бол энэ тайлбарлагдах боломжгүй юм. Уг нь бол тэр нөгөө онолоор нь ярих юм бол төр улс үүсэх ёсгүй юм баггүй. Төр улс бол хамгийн түрүүнд газар тариалан үүсдэг газар л үүсэх ёстой. Миний хэр бол тийм биш. Харин тээврийн хэрэгсэлтэй. Хүнээс ангид тээвэр extra human transportation гэдэг. Тийм тээврийн хэрэгсэлтэй ард түмнүүд л төр улсыг байгуулах. Тийм тээврийн хэрэгсэлтэй ард түмнүүд л хот энэ нэг тэрийг байгуулах тийм юм. Тэгээ тийм учраас бол Монголын эзэнт гүрнийг бол би тэр үүднээс нь харж байгаа. За яг Монголын эзэнт гүрний өөрийнх нь тухайд хэлэх юм бол за нөгөө тэр одоо ноёлж байгаа онолоор бол төр улс гэдэг юм бол эдийн засгийн хөгжлийн одоо илэрхийлэл болж үүсдэг. Хүчирхэг эдийн засгтай байж тэгээд тэр хүчирхэг эдийн засгийн үр дүнд нийгмийн одоо өмчийн ялгарл явагдаад тэгээ баян хоосны ялгаа гараад тэгээд тэр баячууд нь юм да тэд нар нь нөгөө ядуусаа дарангуйлагч гэдэг юм уу хөрс зэрэгэлдээг эзлэгч гэдэг юм уу түүний хэрэгсэл болж төр улс үүсдэг. Энэ нь бол марксист онолж байдаг зүйл мөн хувьслын материализм, evolutionary materialism энд ч байдаг онол. Энэ одоогийн байж байгаа одоо миний science-centric paradigm гэж нэрлэдэг байгаа. Энэ онолч мөн тийм. Энэ үүднээс харах юм бол төр бол эдийн засгийн одоо эдийн засгийн хөгжлийн илэрхийлэл болж үүсэх ёстой байхгүй. Энэ биш ээ. Үүний нөгөө талд нь байгаа онол нь бол юу гэхээр зэрэг төр улс бол одоо ер нь бол тодорхой хэмжээгээр хүмүүсийн одоо тодорхой одоо түүхэн хүмүүсийн ялангуяа тэр харизма гэж нэрлэдэг байгаа тийм юмны нээлтийн үр дагавар. Ер нь бол би бол түүнд одоо тэр онолыг дэмждэг. Энэ онолыг гаргасан хүн Макс Вебер л дээ. Харизма бол олон төрөл байж болно. Нэг харизмагийн одоо нэг илэрлэл нь бол шашин сүмхийд байхгүй. Будда Гаутама гэдэг хүний нээсэн ертөнц. Түүний сургаал Бурхны шашин болоод түүний шав нарын хөгжүүлсэн Бурхны шашны сүмхийд болоо явсан. Ялгаа байхгүй одоо юу гэдгийг энэ Абрахамыг шашин гэж нэрлэдэг тийм үү? Абраамийн шашин гэж нэрлэдэг 3 шашин байна. Христосын шашин байна. Еврейн шашин байна, Judaism тийм ээ.
Тэгээд энэ мусульманы юм уу ислам байна. Гуруулаа нэг гаралтай. Гэхдээ өөр одоо юу гэдгийг номлогчтой. Тэгээд хамгийн залуу нь бол Мухаммедийн шашин. Мухаммед хамгийн одоо сүүлийн үнэн номлогч. Тэр бол Мухаммедийн нээсэн ертөнц байхгүй. Энэ төрний одоо шашин болж хөрсөн. Яг түүн шиг Иесус Христосын нээсэн ертөнц. Түүнийх нь энэ загламайтны шашин гэдэг юм уу Христосын шашин. Яг түүний өмнөх нь одоо тэр одоо хүүчин тестамент гэж байна тийм ээ. Хүүчин ном хүүчин гэрээ гэдэг үг тийм. Тэр гэрээгээр игээ явж байгаа нь бол еврейн шашин. Өөрөөр хэлбэл шашинч тэр хүмүүсийн ертөнцийг нээсэн нээлт сургаалan үүдэн. Яг түүн шиг төр улс мөн түүний бүтээгдэхүүн үүсдэг. Тэр үүднээсээ бол их Монгол улс гэдэг бол Чингис хааны Тэмүүжний нээсэн улс төрийн байгууллагын систем түүний одоо хэрэгжүүлсэн өөрийнх нь үзэл санааных нь тусгал болсон зүйл. Гэхдээ энэ хүн одоо юу гэдгийг бүх юмыг өөрөө сэтгэхэд хийсэн юм биш. Энэ газар нутаг бол эзэнт гүрний голомт олон мянган жил эзэнт гүрний голомт. Ялангуяа Чингисийг ирэх үед бол 2000 жилийн эзэнт гүрний голомт байсан гэж би бодож байна. Мэдээж бид нар хамгийн түрүүнд одоо юу гэдгийг хүннүү ярьдаг тийм үү? Хүннүүгээс өмнө Монголын газар нутгийг археологийн үүднээс харах юм бол хэд хэдэн төр улсын байгууллага байсан харагдаж байгаа. Одоо тэр дөрвөлжин мушин хэрэгсүүр байна. Эднэр бол маш өргөн удам газар нутгийг хамардаг байхгүй. Тэгээ тийм өргөн удам газар нутгийг хамарсан нэгдмэл тийм одоо соёл байна гэдэг бол нэгдмэл улс төрийн байгууллага байсан гэсэн үг. Тэгээ энэ уламжилж ирсэн. За энэ их чухал уламжлал нь бол энэ цэрэг засгийн зохион байгуулалт гэдэг. Одоо Аравтын систем бол тэрний хамгийн одоо юу гэдгийг сонгодог жишээ нь нөгөө нэг одоо систем нь хушууны систем шүү дээ. Энэ систем шүү дээ. За энэ зэрэг тэгээ дээрэс нь бол одоо төр ёсны одоо тэр номлол янз бүрийн юмнууд юм уу. Тэнгэрийн хүсэл зоригчд юм уу энэ бүх юмнууд бол Тэмүүжин бол тэднийг бүгдийг хэрэгэлсэн. Бүгдийн одоо юу гэдгийг актер сайн хэрэгэлсэн. Тэгээд түүний үр дүнд бол одоо байгуулагдсан. Тийм л төр улс. Тэгээ энэ ер нь альва төр улс альва юу гэдгийг хүний нийгмийн одоо хүний нийгмийн харилцаанд байгаа зүйлүүд бол ямар нэгэн одоо юу гэдгийг аяндаа бүтээгддэг юм биш. Үргэлж хүмүүсийн өөрсдийн хүсэл зориг оролцооноос. Жишээ нь та одоо энэ fact checking гэдэг баримт шалгах гэдэг төв байгуулад энэ институт байгуулад ажиллаж штэ. Та санаачилж хийж байгаа байхгүй. Мэдээж та түүний юуныг харахтаа бол энэ өрөндийн улс орнуудад ийм юм хийдэг хүмүүс байдаг юм байна. Энэ ийм үр дагавартай байдаг юм байна. Түүнээс санаа авч. Заримд нь бол хүмүүс бол ерөөсөө энэ шаардлага хэрэгтэй байна. Энэ аюул олон одоо хүн болгон л одоо нөгөө хэвлэлийн эрх чөлөө өөрийгөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний үүднээс хүн болгон янз бүрийн юм ярьж байна. Гэтэл энэ нийгэмд чинь ямар нэгэн одоо юу гэдгийг зүйл дээр нийгэм нэг одоо шийдэлд хүрэх ёстой. Энд бас нэг үнэн гэж юм байх ёстой. Энийг хүмүүс харж байгаа байхгүй. Тэгээд эндээс энийг ингэ шийдъя. Ингэхгүй бол бид ерөөсөө бие биенээ ойлголцохоо болох нь. Тэгээд ийм учраас хүмүүс ийм шийдэл гаргаж байгаа байхгүй. Тийм учраас ер нь бол iPhone-оос хулаа таны чиглэж таны нэвтрүүлэг бидний хийж байгаа бүх юм бол тодорхой хэмжээгээр хүмүүсийн сэтгэлгээний бүтээгдэхүүн. Тэр улс түүний бүтээгдэхүүн тийм. Тийм үүднээс бол харж байгаа. Энийг бол одоо тэр улсыг ойлгох idealist тийм ээ. Үзэл санаанаас үүсэлтэй гэдэг тийм онол юм аа. Тэгээд нөгөө юу гэдгийг ерөнхий том нэр нь бол байлдан дагуулын онол гэж нэрлэдэг. Тийм онолоо яаж юм. Энд дээр нэг тодруулах юм энэ гинти асуулт гэж бодом Бира гэдэг түүхчийг та бас мэдэх бах. Монголын түүхч. Тэгээд яг Чингисийн одоо байлдан дагуулал тухайн үеийн эзэнт гүрний түүхийг бас сайн судалсан түүхч. Тэрний нэг онол нь надад бас аягүй сонирхолтой санагдаад байдаг. Одоо Тэнгэризм гэдэг Тэнгэрийн үзэл гэдэг яг энэ бол Чингис хааны
байгуулсан энэ Монголын их Монгол улсын Монголын эзэнт гүрний одоо түүхэнд айгу чухал нөлөөтэй гэдэг. Энэ дээр ер нь таны байр суурь ямар байдаг вэ? Ер нь энэ нэг талаасаа нөгөө харизм одоо монголоор бол суу зайл гэж орчуулсан байгаад идэг. Нэг талаасаа энэ Чингис хааны харизм, нөгөө талаасаа энэ өмнө нь байсан гэдэг юм уу? Энэ Тэнгэрийг үзэх үзэл нь ер нь эзэнт гүрэн байгуулахад ямар хүн нөлөөтэй байсан бэ? Нэг талаасаа бол таны гаргаж байгаа нөгөө соёл иргэншлийн аргумент те. Дээрээс нь өмнө одоо түүхэн жишг гэх юм уу, прецедент гэх юм уу те. Түүхэн соёл бас нөлөөлж байгаа. Тэгэхээр яг энэтэй ер нь яаж холбогдох вэ? За тэнгэризм за би одоо Берова тим нэр томьёо хэрэгэлсэн нэг өгүүлэл чиглүүлсэн байх гэж бодож байна. Миний бодлоор Чингис хаан the Mongolia эзэнт гүрэн ба түүний одоо legacy гэж the Mongol Empire and its legacy гэж тийм ном одоо хэвлэгдсэн. Тэрэнд Берова тим өгүүлэл хэвлэгдсэн. Берова бол социализмын үеүүдэд гэх юм уу да Монголын түүхчид дотроос одоо англи хэлээр ажиллаа хэвлүүлдэг, бүтээлээ хэвлүүлдэг бараг цорын ганц одоо эрдэмтэн байсан махаа гэж боддог. Тэгээд тийм учраас англиар хэвлүүлж яах гэсэн англиар юмнуудыг уншиж яах гэсэн үг шүү дээ. За тэнгэризм бол тэгэхээр зэрэг зохиосон нэр томьёо. Зүгээр ер нь бол тэнгэрийн одоо хүч одоо мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг чинь тийм үү? Ийм үзэл санаа бол маш эртнийх. За энийг бол хятадууд Кенша гэдэг. Тэгээд одоо тэнгэрийн одоо ивэл гэдэг юм уу? Тэнгэрийн одоо зарилгаар гэдэг чинь тийм үү? Heaven mandate гэдэг юм ярьдаг байхгүй юу? Тэрийг нь бол хятадын түүхэнд одоо бид нар хятадын гэж нэрлэж шүү дээ тийм үү? Тэр түүхэнд ер нь бол анх хэрэгэлсэн одоо тэр сурвалж хэрэгэлсэн нь бол Жоу гэдэг одоо хаан болсон. Тэр Жоу нь бол Жоугийн өмнө Шан гэж одоо дайнасти байсан байхгүй юу? Тэр Шан дайнастиг одоо нурааж эзэлж тэр улс байгуулсан дайнасти нь бол Жоу гэдэг тийм дайнасти байхгүй юу? Тэгэхээр зэрэг хаанаас энэ үзэл санаа доёудын дээр одоо хятадын уугуул хүн амын гэх юм одоогийн хятад байгаа улсын байгаа газар нутгийн уугуул хүн амыг нь одоо тариачид хятадууд гэж үзэх юм бол Жоу ч тэр Шанч тэр тийм хүмүүс байгаа. Ялангуяа Жоу бол ямар хүмүүс Жоугийн одоо эрх баригчид ямар хүмүүс байсан гэхээр зэрэг мал үржүүлдэг, ан агнадаг, мах иддэг, арх уудаг тийм хүмүүсээс. Мэдээж одоогийн хятадын түүхчид бол тэднийг одоо хятадууд гин штэ. Өөр хүмүүс. Ялангуяа одоо миний сэргээх гэж үзэж байгаа онлын хүмүүс бол эднэр бол бүгдээрээ байлдан дагуулын одоо хаанчлалууд байсан юм аа. Conquest dynasties. За энэ хүмүүсийг бол ялангуяа өнөөдөр бол тэр Пенсильвани их сургуулийн Виктор Мейер гэж эрдэмтэн байна. Тэр хүн бол эднэрийг магадгүй баруун талаас ирсэн байхаа гэж үздэг. Тэр нь бол магадгүй Индо-Европын гаралтай. Тэр хүмүүс орж ирж эзэлж нутгийн одоо газар тариалан хоёр хуваа. Нэг газар тариалан энэ анжи сэргэлдэг газар тариалан байна. Түүнийг нь жинхэнэ одоо газар тариалан гэдэг баггүй. Анжи сэргэлдэггүй. Одоо энэ одоо юу гэдгийг хүний гараар боловсруулдаг тийм юмыг нь бол horticulture гэж нэрлэдэг баггүй. Цэцэрлэгийн одоо аж ахуй гэх юм да. Тийм аж ахуй шахуу эрхэлдэг байсан болов. Тийм хүмүүсийг нь байлдан дагуулж анхны төр улсаа байгуулсан хүмүүс нь бол Шан. Тэгээд тэднийг нь дараагаар нь байлдан дагуулсан. Бүгдээрээ баруун талаас ирсэнтэй. Шан ч гэсэн Жоу нь бол баруун талаас Шангийнхаа баруун талд нь байж байгаа гэсэн баггүй. Тэгээд энэ хүмүүс бол бүгдээрээ баруун талаас ирсэн. Ялангуяа энэ одоо мал аж ахуй эрхэлдэг байсан хүмүүс байсан юм байна. Жоугийн хувьд бол маргаан байхгүй мал аж ахуй эрхэлдэг тийм хүмүүс байсан. Тэгээд тэд нэр Жоу хамгийн анх одоо энэ
тэр Хятадын түүхэнд сургууль тэмдэглэж байгаагаар бол heaven гэдэг юм уу, тэнгэр гэдэг, тяншаа гэдэг ойлголтыг анх хэрэглэсэн хүмүүс. Николо ди Космо сүүлдчихдээ ер нь бол энэ тэнгэрийн үзэл санаа бол нүүдэлчдээс гаралтай болов гэж тавьсан. Хятадууд бол өөрийнх нь гэж ярьдаг шүү дээ. Тэгээд би бол миний ойлгож байгаагаар бол ер нь түүний өмнө бас энэ Joseph Fletcher гэж Harvard-ийн нэг эрдэмтэн байсан. Тэр хүн ч гэсэн ер нь бол энэ нэгдүгээрт бол monotheism тийм ээ, нэг шүтэнтэй, нэг одоо бурхантай байх явдал. Дээрээс нь энэ тэнгэрийг шүтэх энэ явдал бол ер нь бол Евразийн нүүдэлчдээс гаралтай юм байна. Ялангуяа түүний гол юм нь бол энэ Indo-European хэлтэй хүмүүсээс. Тэр онл ер нь та энэ Indo-Europe хэлний тархалт гэж юм ярьдаг байхгүй юу? Тэгээ тэр хэлийг тархаасан тэрний гол одоо ер нь бол энэ адуу гэршүүлсэн энэ мал гэршүүлсэн үүнийг тархаасан тэр хүмүүс бол гол нь ихнийх нь бол хүмүүс нь бол Indo-Europe хэлтэй хүмүүс байсан болов гэдэг тийм онолд байхгүй. Тэгээд тэр Indo-Europe хэлтэй хүмүүс тархсан гэж. Тэгээд Joe Fletcher-ийн одоо санаа бол ер нь энэ Indo-Europe хэлнээс тэр хүмүүсийн гаргасан үзэл санаа болоо. Тэгээд энэ бол одоо энэ одоо алтай хэлний гэж нэрлэдэг одоо ч тэр онолыг баримтлагч хүмүүс бий, баримтлаггүй хүмүүс ч бий. Монгол төрөг хэлтэй хүмүүс байна тийм ээ. Энэ хүмүүс рүү энэ одоо ойлголт тархсан юм байна гэж. Тэгээд Монголын бол ялангуяа жишээ нь Николо ди Космо энэ бол тэр хүннүгийн Ченли Гүтүү гэж үгдэг шүү дээ тийм ээ. Шаниуг бол Ченли Гүтүү, Ченли гэдэг нь тэнгэрийн хүү гэсэн үг л дээ. Тэгж галиг нь бол тийм баггүй. Тэгээд Ченли Гүтүү бол хүннүү үг. Энэ бол одоо юу гэдгийг нөгөө тэнгэрийн хүү гэсэн үгийг юу одоо нөгөө хятад галиг руу буухтаа нөгөө тэгж одоо юу гэдгийг Ченли гэж болгосон үг гэж үзэж байна. Тийм учраас энэ бол маш эртний одоо онол. Тэгээд энэ онолоор бол одоо тэнгэрийн ивэлэр тийм үү? Тэнгэрийн ивэр. Гэтэ Монголын үед ирэхэд бол бүр тодорхой болсон байсан юм нь өөр нэг зүйл нь төр гэж ойлголдог. Төр нь хаанаас бий болдог? Төр гэдгийг бол бид нэр харах юм бол хууль ёс гэсэн хууль гэсэн үг. Ерөөсөө л хууль гэсэн үг. Гэхдээ энэ ертөнцийн хууль гэсэн үг. Монголын нууц товчоонд төр гэж үгүй. Монголын нууц товчоонд ёс гэж үгүй. Монголын нууц товчоонд засаг гэж үгүй. Ийм гурван ойлголт байна. Төр бол аяндаа бий болдог, байглаасаа бий болдог, тэнгэрээс бий болдог юм. Өөрөөр хэлбэл би нэг өгүүлэл бичсэн л дээ. Энэ Европын шинжлэх ухаанд бол Европт бол нэг тийм ойлголт биш үү? Natural law гэж. Хятад бол даав гэж ойлголт бий. Бас төр гэсэн үг байхгүй. ертөнцийн тогтсон ёс. Энэ энтгийг төвдийн одоо юу гэдгийг ялангуяа энэ одоо Dharma гэж ойлголт байна. Бид нар бүгдээ нэг бодлоор бол зам, жим, явах ёстой юм. Монголын төр бол тийм ойлголт. Тэгээд тэр ойлголтоор бол юу гэхээр зэрэг тэнгэрээс төрийг тогтоож өгч байгаа юм. Тэнгэрийн тогтоосон, ертөнцийн тогтоосон хууль угаасаа ертөнцийн төрч гэж хэрэглэж байгаа. Энэ төрийн хамгийн гол ер нь бол хаан төртэй, арц төртэй ер нь юм болгон өөрийн төртэй. Юм болгон өөрийн одоо юу гэдэг одоо бид нэр хэлэхэд хуультай зүй тогтолтой. Тэгээд энэний хамгийн гол одоо юу гэдэг Монголын нууц товчон дээр харах юм бол хамгийн гол одоо энэ төрд хамгийн их одоо ажиглагдж байгаа хамгийн гол одоо тоглогч нь юм да. Тэр нь хаан. Тэр нь Чингис хаан. Чингис хаан бол хамгийн их төртэй хүн. Хамгийн их төртэй хаан. Төрийг өөрөөр хэлбэл тэр тэнгэрийн одоо их төр гэж байгаа байхгүй юу? Тэр их төрийг хамгийн их сахидаг нь Чингис хаан байна. Тэгээ Чингис хааны нөгөө гол өрсөлдөгч нь Ван хаан, Он хаан гэж нэрлэгч тойрол. Тэр бол төр алдаж байгаа юм байна. Төр ёсгүй өөрөөр хэлбэл нөгөө нэг legitimacy гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Энэ ямиг хамгийн их ярьдаг юм тэр. Ёс бол Монголын нууц төвчөнд ёс байна. Төр ёс хоёр заримдаа одоо юу гэдгийг ижил утгатай мэд хэрэглэгдэнэ. Гэхдээ ёс бол юм хэрхэн яаж болсон тухай л ойлголт. Тэр заавал юу биш. Төр ёс
засаг гуруула одоо норматив одоо хүний дагаж мөрдөх ёстой зүйлүүд. Гэхдээ төрд түүнийг одоо хэрэгжүүлэх хууль цааз байх. Цэрэг цагдаа байхгүй. Төрийн тухайд. Төр бол гэхдээ хаан бол түүнийг үнэхээр одоо юу гэдгийг сахих ёстой. Бусад нь ч бүгд одоо өөрийнхөө юмараа сахих ёстой. Гэхдээ үүнийг зөрчих юм бол шийтгэл байхгүй. Ёс мөн тийм. Ёс бол илүү одоо юм хэрхэн яаж ийм болсон бэ гэдгийг тайлбарлаж байгаа зүйл. Харин засаг бол засгийг хаан тогтоож байна. Засаг Чингис хаан засаг хэлэлцэж байгаа хүмүүстэй. Тэгээд засаг тогтоож байна. Засаг зөрчвөл цаазаар авч байна. Одоо шийтгэж байна. Ийм учраас засаг бол өнөөгийн бидний харж байгаа хууль واخгүй. Positive одоо өөрөөр хүний тогтоосон хууль түүнийг хэрэгжүүлдэг юм. Төр бол Тэнгэрийн тогтоосон хууль. Ёс бол хүмүүс аяндаа одоо custom гэж нэрлэдэг тийм ээ. Аяндаа хүмүүс энэ ийм ёстой болсон юм аа. Монголын нууц зөрчил дээр та унших юм бол бүртээ үзнийг авсан ийм ёстой юм аа. Энэ бас ийм ёстой юм аа. Өөрөөр хэлбэл юм хэрхэн яаж тогтсон тэгээд үүний улмаас яагаад хүмүүс энийг ингэж хардгав гэсэн энэний учрыг ийм учиртай юм аа гэсэн тийм зүйл байна. Тэгэхээр зэрэг Тэнгэрийн одоо тогтоосон хуулийг хэн хамгийн их одоо юу гэдгийг одоо сайн одоо баримталж байна. Тэр нь хамгийн одоо хууль ёсны legitimate гэдгийг үзүү ёсны гэсэн ийм ном л та. Тэмүүжин бол түүнийг маш одоо гайхамшигтай юу гэдгийг Монголын нууц навчаа бол одоо юу гэдгийг Чингисийн үүднээс хийсэн үзэл сурталын зохиол гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл минь яг түүх нь юу болсон бэ гэж үзэх юм бол яг түүх нь юу болсон бэ гэж үзэх юм бол мэдээ Чингис хаан агуу. Гэхдээ миний харж байгаа гаргаж ирсэн 50 он л тэгээд үүнийг бол өрнөдийн хүмүүс их одоо эрдэмтэд бол ер нь бол тийм юм байна гэж хүлээн зөвшөөрч байгаа. Миний нэг 2011 онд хэвлүүлсэн Where did the Mongol Empire come from гэдэг үйл байгаа. Монголын эзэнт гүрэн хаанаас бий болсон бэ гэдэг тийм үйл байна. Тэгээ өмнөх онол нь болохоор Монголын эзэнт гүрнийг Овг аймгийн байгууллагаас үүссэн. Тэгээд одоо зарим хүмүүс чинь бол одоо Монголын эзэнт гүрний чинь бол төр улс биш ээ. Энэ супер комплекс chiefdom гэдэг багхгүй. Одоо тэргүүлэгчийн толгойлогчийн одоо нэг юу гэдгийг тийм chiefdom гэдэг тийм хэрэгэлдэг багхгүй. Би бол тийм биш юм аа. Энэ бол ийм олон энэ улс төр соёлын ийм юмнаас үүссэн юм байна. Тэгээ миний тавьсан асуудал бол ер нь бол Хэрээдийн хан тулс гэж байсан тийм ээ. Тэр бол Монголын одоо тэрний хаан Тойрол хаан бол яг Монголыг одоо юу гэдгийг одоо тухайн үе тэргээр явсан бол Хэрээдийн хан тулсыг нэгтгэсэн. Тэр нь бол одоогийн Монголын байгаа газар нутгийг бараг тэр чигээр нь нэгтгэсэн тийм одоо төр улс байсан ба. Ван хаан бол түүний одоо хаан. Би бол түүнийг Тэмүүжин булааж авсан. Тэгээд тэр ер нь бол Монголын нууц зөрчил дээр байгаа шүү дээ. Хэрээдийн хааны ширээг булааж аваад тэгээд түүнийгээ бол өндөр оронд суулаа гэж байгаа шүү дээ. Тэгээд Он хаан бол одоо юу гэдгийг хууль ёсны одоо Хэрээдийн хан тулсын тэрийг нэрийг Тэмүүжин хаан сууснаас болоод Монголыг өөрчилчихж байгаа байхгүй. Гэхдээ тэр хүмүүс нь монголжуу хэлтэй хүмүүс байсан тийм байсан. Тэгээ өөрөөр хэлбэл тэр Монголын нууц зөрчил дээр байгаа эсгий туурхтан юм уу? Эсвэл монголжуу гэдэг байна шүү дээ. Тэгээ монголжин тэр ард түмнийг нэгтгсэн, тэр ард түмнийг ерөнхийд нь нэгтгсэн тийм төр улс байсан юм нь бол Хэрээдийн хаан тулс Тэмүүжин тэр Хэрээдийн хаан ширээг булааж аваад тэгээд одоо юу гэдгийг одоо Монгол улсыг байгуулсан юм да тийм зүйл. Үүнийг бол ер нь бол Монголын нууц навчааг бусад сурвалжуудтай харьцуулаад нэгтлээд харах юм бол энэ маш тодорхой. Өөрөөр хэлбэл их Монгол улс гэдэг улс бол Хэрээдийн хан тулсын суурин дээр байгуулагдсан. Тэрний соёл дээр, тэрний одоо улс төрийн зохион байгуулалтан дээр тэгээд үзэл онолын хувьд бол аль одоо юу гэдгийг Жовгийн үеэс ч гэдэг ч юм уу одоо уламжилж ирсэн хүннүүдээр ч биш үү тэр чинлийг өдөө
одоо төрөг дээрч байна дээр тэнгэр мэнгэр энэ үед бол бүр алерт хөх тэнгэр мэнгэр гэдэг нь бол алерт бий болсон байсан биш тийм үү? Тэр онлог дээр суурилсан өөрөөр хэлбэл олон жилийн соёл иргэншлийн суурин дээр бий болсон төр ус аахгүй. Түүнээс биш Овг аймгийн байгуул дундаас бий болсон юм огт биш. Энэ дээр нэг тодруулж асуух нь би бас нөгөө таны орчуулсан нэг номыг уншиж ирсэн. Паул Рачневскийн Чингис хаан ба түүний амьдрал ба үг гэдэг. Тэр номон дээр бас таны ярьж байгаа онолыг тайлбарлаж ирсэн санаж байна. Тэгээ надад төрж ирсэн нэг асуулт нь юу вэ гэхээр яг Хэрээдийн хувьд бол Исүхэ Баатараас тусламж гуйж ирсэн тий. Дараа нь Тэмүжингээс буюу одоо Чингис хаанаас бас тусламж гуйж ирсэн. Тэгэхээр сүүрсний дараа болвол Чингис хаан эзэлж байгаа ч гэсэн бас яг бүтэн тэр чигтэн соёлыг авсан уу гэдэг нь бас бүрэн дүүрэн тодорхой биш байгаад байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр яг энэ дээр жишээ нь яг ямар соёлын элементүүдийг авсан ер нь цаашдаа Чингис хааны одоо өсөлт эзэнт гүрэн байгуулах тий улсаа байгуулахад ер нь яг ямар тэг дээр нь гол ролтой байсан талаар та илүү тодруулж ярил. Тэр ер нь бол Паул Рачневскийн одоо Чингис хаан бол тухайн үедээ Чингис хааны тухай хийсэн хамгийн сайн судалгаа гэж үзэгдэг ном. За тийм ч учраас би тэрийг 2006 онд ойгоор одоо 1206-гийн ой шүү дээ тийм ээ. Тэрийг зориулж орчуулж хэвлүүлсэн. Их сайн судалгаа. Да юуны тухайд Хэрээдийн тухайд бол ингэж ойлгуул баг зүгээр гэж би бодож байна. Одоогийн Монгол улсаар ингээ харах юм бол Монгол улсын төв нь одоо Туулын хар тунаад тэгээд Монгол улсын хаан нь он хаан сууж байгаа байхгүй юу? Түүнийг Монгол улсын нэг аймгийн одоо дарга нь Тэмүжин шүн бүчээд дайраад нэгээд устгаад нэгээд Тэмүжин одоо кудета хийж байгаатай л ялах юм байхгүй юу? Төрийн эргэлт хийсэн. Ийм зүйл. За бидэнд байгаа сургуулж бол Монголын улс авчаа. Өөрөөр бидэнд байгаа бүх сургуулж Чингисийн үүднээс харсан сургуульчуд. Чингисийн үүднээс харсан сургуульч. Бид шинжлэх ухаан хийгээвэл энийг одоо юу гэдгийг critical шүүмж хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр зэрэг саяын таны хэлж байна. Хинээс тусламж авч ирсэн, Исүхэ Баатараас тусламж авч ирсэн. Саяын таны хэлж байна Чингис хаанаас тусламж авч ирсэн. Энэ Чингисийн угсааны одоо юу гэдэг 1260-аад онд Чингисийн үр сад нарын бидэнд бичиж өгж байгаа зүйл шүү дээ. Энэ бол ийм юм болсон юм а гэж. Тэгээд тэр сурвалжуудаараа ингээ харахлаар зэрэг тэрний дараагийн сурвалжуудаар шарахлаар тэр хаан ширээний төлөө ингээ тэмцэл явагдаж байгаа байхгүй. Хаан ширээний төлөө хэд хэдэн хүний хооронд тэмцэл явагдаж байгаа юм шиг. Ерөөсөө тэнд төр улсгүй байсан юм шиг. Монголын нуус авчаа чи ийм юм хэлж байгаа шүү дээ. Одтой тэнгэр орчиж орондоо унтах завгүй олзлолдон байлж байлаа. Хөрс тэнгэр өөрөөр хэлбэл яг одоо хэний Томас Хоббсын байгалийн төлөв. Байгалийн төлөв чинь нөгөө бүх биенийг эсрэг дайтдаг, бие биенийг алдаг, бүх амьдрал бол юучгүй байсан тийм. Тэр имийг хэлж байгаа. Тийм огт байгааг. Энэ бол өөрөөр Чингисийн угсааныхны гаргаж ирж байгаа үдэл суртал байхгүй. Ягч Чингис хааныг хаан ширээнд суусныг зөвдгөх гэж. Чингис хааны угсааныхны хаанчлалыг зөвдгөх гэсэн тийм ном. Тийм учраас одоо чинь миний тэр өгүүлбэрийг унших юм бол хаан ширээний төлөө өрсөлдөгчнөр ингээ хахад тэр өрсөлдөгчнүүд дотоод Тойрол хаан түүний хүү Сэнгүн бэлгэн Сэнгүн бай тийм үү? Сэнгүн бэлгэн биш шүү уусраа Сэнгүн Нялх Сэнгүн орохгүй өөр хүмүүс тэмцэлтэн. Одоо жамуух мамуух юм. Энэ өөрөө юу хэлж яах гэхээр хууль ёсны хаан тэр хүм хоёр байжсэн баг.
Дараагаар нь Чингисийн хугацааны бичлэг бол албаар тэнийг үүсгэж байгаа юм. Тойрол хаан хүртэл өөрөө бүр хэлж байгаа сая хэлснээр таны хэлснээр тийм ээ. Тойрол хаан сүүлдээ өөрийгөө одоо би яг хийх ёсгүй үйлийг хийж тийм үү? Эсгэх ёсгүй эргийг эсгэж би төр алдав гэж. Би төрөө алдав гэж бүлж байгаа байхгүй. Тэгээд энэ чигчэн уруугаа зүсээд цус хийгээд Тэмүүжинд хүргэж өгөө гэж. 2016 онд 17 18 онд миний хэвлүүлсэн The Rise of the Chingisi Dynasty гэдэг үг л байгаа. Чингисийн хаанчлалын мандал гэдэг. Тэрэн дээр энэ асуудлыг гаргаж тавьсан. Өөрөөр энэ юугаар бол он хаан би хууль бус өөрөөр төр бус ёс бус юм хийсэн. Тийм учраас би засаглах эрхгүй. Намайг одоо цаазаар авч болно гэдэг юм хэлж байгаа байхгүй. Тэгээд тийм учраас Чингис хаан бол одоо хууль ёсны зүй ёсоор хаан суух ёстой юм гэж. Энэ бол ийм суртлын зохиол. За нөгөө талд нь хэрвээ бид нар энэ сурвалж дээр байгаа мэдээллүүдийг хараад хэний талаас Тойрол хааны талаас харах юм бол Монголыг нэгтгээд иргэн тойронд байгаа одоо юу гэдгийг тэр салаад байгаа юмнуудыг одоо цохиод нэгтгээд нэг болгоод яваад байгаа. Одоо юу гэдгийг тэр үед Хэрээдийг нэгтгэхэд гэж хэлж болно тийм үү? Тэр хүн бол Тойрол хаан. Энэ талаар за миний тэр саяын тэр хэллээ тийм үү? The Rise of the Chingisi Dynasty гэдэг. Мөн түүний зэрэгцээр Christopher Atwood байна тийм ээ. Christopher Atwood саяхан нэг өгүүлэл саяхан үздэ бас хэдэн жилийн өмнө The Indictment of On Han гэдэг. Он хааныг буруу шаасан нь гэдэг одоо сурвалж гаргасан. Өгүүлэл гаргасан. Тэрэн дээр бас яг энэ юмнуудыг гаргаж тавьсан байна. Тэр би энэ зүгээр болсон үйл явдал байхгүй юу? Би Чингис хааныг буруутгах байгаа юм биш. Он хаанд ч буруу үйлдэлүүд байсан. Гэхдээ Монголын нууцлар чи өөрөө ямар зохиол вэ гэдгийг би тарах. Яг түүхэн үйл явдал нь юу болсон бэ гэхээр зэрэг миний харж байгаагаар бол Хэрээдийн хан тулс бол эртний хүчрхэг хан тулс байсан маа. Тэр бол бидний одоогийн Монгол улс байсан байхгүй. Тэр улсын суурин дээр тэр улсын суурин дээр тэрний одоо хааныхын эрх мэдлийг булааж авч одоо тэр улсаа өөрөөр нэрлээд явсан л Чингис хаан байхгүй. Одоо ямар одоо юу гэдгийг тэр улсын соёлын институтуудыг авсан бэ гэж. Энэ Монголын нэг арвтын систем гэдэг шүү дээ тийм ээ. 1000-т 100-т тэгээд тэр хишгтэн энэ тэр бүгд одоо тэр хишгтэн байна тийм ээ. Тэгээд хишгтэн дотроо тэр хэвтүүл турхаг энэ бүгд Хэрээдийн Ван хаанд байсан одоо системүүд. Тэрийг ясны дараа Тэмүүжин одоо энэ арвт 100-т 1000-ын системийг тэгээд тэр одоо хишгтнийг дотор нь тэр 3 хэсэг болгосон энэ нэмийг тэрэндээс авч байгаа байхгүй. Харамсалтай өөр нэг юм бол тэр үед би түрүүний хэллээ тэр нөгөө нэг энэ бол юу биш байсан одоо тэр нөгөө нэг байгалийн төлөвтэй тийм ээ. Бивнийхээ эсрэг байлдаг тэр одоо State of Nature. Ог аймагуд тийм ээ. Тим юмнуудөөсөө байгаа үе гэдгийг хэлж гэж байгаа юм бол нэг зүйл. Миний тэр 2018 онд хийлүүлсэн байх тэр The Rise of the Chingisi Dynasty гэдэг юм дээр би чамар гэдэг ойлголтыг тайлбарласан байна. Тэгээд тэр яасан гэхээр Чингис хаан тэр нөгөө Вон хаан Чингис хаан руу одоо шүн нөгөө Сингүм дайрсан шүү дээ. Тэгээд зүхтаад 2600 хүнтэй болчоод халахгуулын тэр Нөмрөх хадны дишээ явж байхдаа битсэн юу одоо он хаан руу битсэн загтал гэж байдаг байхгүй. Тэр бол он хааныг буруушааж байгаа. Он хааныг өөрөөр ямар ч legitimate биш тийм ээ. Одоо тийм хаан болгож байгаа тэр загтал байхгүй. Тэрний үүндээс тэнд чамар гэдэг ойлголт байдаг байхгүй. Тэгээд тэр чамраас үүдээд яв болсон гэхлээр зэрэг ямар улс төрийн соёлтой байсан бэ гэхлээр зэрэг он хааныг буруушааж байгаа нэг хамгийн түрүү юм нь он хаан дайн зарлалгүйгээр Чингис хаан талдаж байгаа байхгүй. Одоо бид та нар тэрийг мэддэг гэсэн. Бид нар бол оноо социализмын үед чинь бол тийм юм ярьдаг байсан. Гитлерийн Герман итгэлийг өвдөж дайн зарлалгүйгээр холбоод ус талдсан гэл. Одоо
Хүндрэлтний түүхэнд бас нэг тийм юу байна шүү дээ. Тэгээ ёс Мгм. дайн зарлаж яадаг. Тэр соёл Монголын ноос навчаан дээр дүүрэн байна. Дайн зарлж ээж тэгээд нөгөөх нь бүр бэлдэж ээж тэгээд дайн хийдэг байсан байхгүй. Монголын ноос навчааны одоо хувилбараар Сэнгүүн бол Чингис хааныг гиндүүлж дайрах гэсэн байхгүй. Тийм учраас тэр Бадай Хишлэг хоёр тэрийг очиж хэлсэн байхгүй. Тийм учраас Бадай Хишлэг хоёрын үгэнд идэх юм болоод тийм учраас тэрний дараа Бадай Хишлэг хоёрыг айгүй хөндөр шагнадаг байхгүй. Түүний өмнө Чингис хаан хэд хэдэн удаа дайны тухай мэдээ хүлээж авч. Нэг нь бол хамгийн түрүүнд хэн Жамуухт Чингис хаан ялагддаг шүү дээ. Далан балжууд баха тэнд. Тэгэхэд Жамуухаас хэл ирж байгаа байхгүй. Жамуух би чамтай дайтах байна. Чам дайн зарлаа гэж явуулж байгаа байхгүй. Тэгээд Тэмүүжин бэлдээд 13 өрөөтэйгээ угтаад байлдаад тэгээд тэнд ялагдчих байгаа байхгүй. Түүний дараа дахиад Жамуух нэг талаас Жамуух бүр хаан болсны дараа. Тэмүүжин нөгөө талд нь Тэмүүжин бас Жамуухаас хэл ирж байгаа байхгүй. Тэгээд тэр хэл ирээд инглээ дайн болно. Тэнд бол тэр Монголын ус төвшин дээр харах тэр нөгөө хэл дайн одоо болох ч байна. Ингээд Жамуухан гэх чинь ямар нэгэн тэр хүмүүсийг одоо шагнаж байгаа барьж байгаа Бадай Хишлэг хоёр шиг тийм үү? Тийм юм байхгүй. Тэр хоёрын үгэнд итгэхгүй юу гэдэг юм байхгүй. Яг тэгэхээр энэ албан ёсоор илч ирээд дайн зарлж байна гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгээд тэнгуут тэр илч ирээд одоо юу гэдэг дайны тухай хэл ирэнгуут Тэмүүжин юу болсон гэхээр Тэмүүжин он хаан руу илч илгээгээд тэгээд он хаан Тэмүүжин хоёр нийлээд зэрэгээ нийлүүлээ тийм үү. Тэгээд тулдааны байлдааны талбар дээр очиод тэгээд тэнд дайчих байгаа байхгүй. Энэ бол ёстой хүлтэй байсан байхгүй. Энэ тийм одоо юу гэдэг зэрлэг үүдүүлэг амтэн аратан шиг бивийн лүгэ дайрдаг тийм юм огт байгаа. Энэ бол маш тийм тогтцсон соёлтой. Дараагаар нь хоёр талын одоо цэрэг уулзж байна. Хоёр тал хоёр хашгирж штэ. Маргааш үдийг байлдъя. Хоёр талд хонж байна. Шүн дунд тэр халбад дайрах. Өөрөөр хэлбэл ийм улс төрийн соёлтой байсан байхгүй. Тогтцсон соёлтой. Энэ бол ямар нэг тийм Овг аймгийн байгууллагын огт биш. Тэгээд дараагаар нь он хааныг тухай бол бүгд хэлж штэ. Тэр одоо 8-ны Хаян хааны бичиж байгаа юм гэдэг юм уу те. Он хаан бол Эрдэнэ их өдөг хаан. Тэгээд тэр юу юм. Тэгээд бичлэгийг бүгдээрээ Монголын ноос авчрын Чингисийн угсааныхны үгнээс ард бичиж байгаа зүйл шүү дээ. Гэхдээ тэр дотор энэ мэдээнүүд явж байгаа байхгүй. Тэгээ хэрвээ үйл явдлыг ингээ харах юм бол ийм зүйл нэгдүгээр өөрөөр хэлбэл энэ бол маш тогтцсон улс төрийн соёлтой. Тийм учраас төртэй тийм ээ. Төрн гэдэг нь өөрөөр хэлбэл тэр ёстой хуультай өөрөөр энэ хүмүүсийн итгэл үнэмшил болсон тийм хууль ёстой тийм нийгэм. Тэр нийгэм дотор улс төрийн тэмцэл явагдаад тэгээд Тэмүүжин хаан эрх мэдлийг аваад тэгээд Тэмүүжний Монголын ноос навчаа бол нэг юм ойлгох хэрэгтэй. Зүгээр үйл явдлын юу биш. Одоо дараа нь бичсэн юм ерөөсөө биш. Монголын ноос навчаа сая одоо та бүхэн яасан мэдж байгаа тийм үү? Кристофер Атвудын Монголын ноос навчааны орчуулга гарсан. Монголын ноос навчааг өмнө нь баатарлаг туйл гэдэг байсан байхгүй. Кристофер Атвуд энэ яагаад баатарлаг туйл биш вэ гэдгийг харуулж байсан. Баатарлаг туйл биш. Монголын ноос навчаа бол одоо юу гэм дээ Томас Хоббсын Leviathan маягийн зохиол. Эсвэл нөгөө Макиавелли вэ тийм ээ Макиавеллийн Принц гэж зохиол. Тэрний шиг зохиол. Энэ улс төрийн номлолтой, энэ түүнийгээ зөвтгсөн, энэ ажендатай энэ нэг одоо тийм цогц зохиол байхгүй. Гэхдээ олон одоо өмнө хэрэгжилж ирсэн сурвалжуудыг авч хэрэгэлсэн ийм зохиол. Энэ тэрнээс биш болж байгаа үйл явдлыг зүгээр дараалал бичиж байгаа юм энэ ерөөсөө биш. Тийм зохиол. Өөрөөр хэлбэл нөгөө тодорхой өнцгөөс түүхэн гэж бичиж байгаа тийм. Энэ дээр бол яг таг баримт байхгүй ч гэсэн таамаглууд бол байгаад байгаа тийм. За яг энэ ярианаас үргэлжлүүлээд Монголын эзэнт гүрний түүхийг илүү одоо наашин татвал эзэнт гүрний байлдан дагуулал за тэгээд эзэнт гүрэн тодорхой хугацаанд оршин тогтнож байгаа дараа нь задарч байгаа энэ түүхэн процесс явж байгаа тийм. Тэгэхээр яг энэ үед одоо Монголын эзэнт гүрний соёл ер нь тогтоход
тэр онцлог шинж нь юу байсан бэ гэдэг дээр би илүү тодруулж асуумаар байна л да. Одоо түрүүн хоёлаа нөгөө ярианы ихэнд ярьсан нүүдлийн соёл яриг шилжүүлдэг асуудал байсан тий. За дээрэс нь Тэнгэрийг шүтэх үзэл. За тэгээд дээрэс нь Чингис хааны одоо үдс суртал гэх үү, суу зайлх гэх үү, одоо энэ онцлог засаглалын хэлбэр гэх юм уу тий. Энэ байгаад байгаа. Тэгэхээр яг энэ онцлог зүйл ер нь эзэнт гүрнийхээ туршид ер нь хэрхэн хадгалагдж үлдсэн бэ? Яагаад энэ онцлогтой зүйл ер нь нуран усан талаар та дэлгэрүүлээд ярил. Нэгдүгээр өөрөөр хэлбэл Тэмүүжний төрсөн нийгэм бол маш их давхраатай. Одоо орчин үеийн шинжлэх ухааны хэлээр их юм бол энэ феодалын нийгэм. Тэмүүжин бол тэр нийгмийн миний ойлгож байгаагаар бол одоо тэр Монголын одоо хэсгийн язгууртны хүүхэд. Тэмүүжний аав Исүхэ Баатар бол тэр хамаг Монгол гэж жижиг одоо ханилэг юм уу банилэг тийм үү принципалити тийм ээ. Тийм байсан бол түүний эзэн бол байгаагүй. Тэрний эзэн Хабул хаан байсан байхгүй. Тэмүүжин бол Исүхэ бол түүний нэг жижиг одоо язгууртан жижиг тайжл байхгүй. Түүний хүүн Тэмүүжин. Тэр жижиг одоо банилэг мөгүнлэг гэх юм уу тийм ээ принципалити жижигхэн улс бол Хабул хааныг насварсны дараа миний ойлгож байгаагаар бол он хааны оролцооны улмаас хааныг хаан өргөмжлөхгүйсэн. Уг нь зүйн өргөмжлөх ёстой хүн бол Алтан байсан байхгүй. Алтан Хабул хааны хүү тэр Алтан бол Хотол хааны хүү Хотол хааны насварсны дараа Алтан бол эцэгтэйгээ хамт co-regent хийжсэн хүн байхгүй. Тэгээд тэрийг өргөмжлөхгүй тэрний сөргүүлж миний харж байгаагаар бол он хаан сөргүүл тавиад байсан хүн нь Жамуухаа байхгүй. Тэгээ өөрөөр хэлбэл тэр түүнийг яах гэдэг нь гэхлээр он хаан эзэж авах гэдэг байгаа байхгүй. Тэгээ ийм одоо явцад болвол тиймэрхүү явцад болвол магадгүй он хаан хэнийг дэмжсэн байх гэж бодож байна би. Исүхэ Баатрыг. Ер нь бол сурвалж дээр яадаг юм бол он хаан бол бас хэрэгдээ муудалцаад хөөгдөхт нь зүгтаад ирэхэд нь бол Хотол хаан бол он хаанд дэмжлэг үзүүлэхгүйгээд харин хин Исүхэ Баатар дэмжлэг үзүүлсэн гэдэг тийм байдаг. Хин нэндээ дэмжлэг үзүүлсэн гол биш. Гэхдээ бол ерөнхийдөө тийм. Тэгээд Тэмүүжин бол тийм одоо юу гэдгийг ялангуяа Тэмүүжнийг 1189 онд хамаг Монголын хан гэж өргөмжилж байгаа шүү дээ. Тэгэхэд бол 5 хүн тайж оролцож байгаа байхгүй юу? Алтан Хүчир, Сача Бэхи Тайчуу гэдэг энэ дөрөв. Энэ дөрвөлээ Чингисээс одоо Ахмад өөрөө хэлбэл насаар Ахмадаас гадна хамгийн гол нь хаан ширээ залгамжлах гэхээр хамаагүй Ахмад илүү одоо эрх мэдэлтэй хүмүүс. Алтан бол шууд залгамжлахтай байсан хүмүүс. Энэ бол юу гэсэн үг гэхээр зэрэг Тэмүүжинд бол цаашаа явах орон зай байхгүйсэн үннийг хэлэхэд бол. Тэмүүжин яаж одоо өөрийн орон зайтай өөрөө очих вэ гэхлээр зэрэг Тэмүүжин ганцхан мэдлэг чадвар гэдэг юмд. Ийм юмд тулгуурласан. Тэмүүжиний хийсэн хамгийн том хувьсгал нь тэр. Тэмүүжин өөрөө л одоо тэр Владимир Цаваас ахуулаад яадаг юм тэр Овг аймгийн язгууртнуудыг нөө Монголын би тэр хэрэд мэрэд бүгдийг оруулж штэ тийм ээ. Тэр тал нутаг дээр байсан язгууртнуудын байгууллагын эсрэг гэх юм уу баг хамгийн хүчтэй чадaltaй гэдэг юм уу эрдэмтэй мэдлэгтэй дайчин шудрах тийм үү тийм хүмүүсийг өөртөө татчихсан баг. Өөрөөр хэлбэл Тэмүүжин меритийн системийг хөгжүүлсэн баг. Мериттэй хүмүүс тийм учраас зэвийг авчин штэ. Тийм учраас ер нь бол Тэмүүжний бүх хүмүүс нь тийм хүмүүс. Тийм учраас Тэмүүжин тэгээд тэр хүмүүсийг хүчээр Тэмүүжин бол тийм өдөрдөгч байхгүй. Ухаантай, чадaltaй, эрдэмтэй, зүтгэлтэй, үнэнч тийм хүмүүсийг тэд нар нь нийгмийн гарал нь хинч байсан хамаагүй. Тэд нар нь монголч бай одоо кеданч бай, хэрэдч бай, мэрэгдч бай, хинч бай. Тэр бүх хүмүүсийг цуглуулж чадсан баг. Тэр байтугай одоо исламын 8 хүн бай. Хасан гэдэг
удалдаач магш тийм тэр бүх хүмүүсийг цуглуулж чадсан баг. Тэгээд одоо тэр янз бүрийн хүмүүс. Энэ бол Тэмүүжний гайхамшиг. Өөрөөр хэлбэл тэгээд язгууртны югаар байсан юм тэдний бүгдийг нураагаад тийм хүмүүсийг дээш нь гаргаж тавьсан. Энүүгээрээ бол өөрөөр энэ бол тийм хувьсгал байсан баггүй. Мэдээж үүнийх нь суурь нь бол мэдээж тухайн үед бол миний харж байгаагаар магадгүй одоогийн нөгөө түүхчлэгээр бол тэр урдталт нь байж байгаа сүм бол их том эзэнт гүрэн инээ тэрэг шаргаж магадгүй. Гэтэ үүний хэрэг дээрээ бол яг жинхэнэ эрх мэд power гэж юмний төв бол үүний хэрэг дээрээ Монголын тал нутаг байсан баггүй. Энэний төвд явж исэн гол тэмцэл. Тэгээд яагаад тэгээд энэ хүчээрээ бол өөрөөр хэлбэл хамгийн шилдэг техник технологи нь Монголд байсан гэж ойлгож байгаа. Цэрэг дайны хамгийн шилдэг техник технологи нь Монголд байсан. Одоо юу гэдэг морд цэрэг гэдэг юм уу, тэгээд ном сум гэдэг юм уу, энэ бүх юм. Тэгээд тэр хамгийн одоо юу гэдэг одоо авиаслаг гарамгай жанжнууд нь Монголд байсан гэж ойлгож байна. Энэний хүчээр байлдан дагуулыг хийсэн байна. Ийм хүмүүс, ийм эрүүл өөрөөр хэлбэл тухайн үеийнхээ ойлголтоор одоо баг шинжлэх ухаан ч гэдэг юм уу да тийм ээ мэдлэг чадвар энэ дээр явуулсан хүмүүс байсан учраас бид нэр шашин шүтлэг инээ дээрэ гэдэг юм ч ангид байсан баг. Өөрсдийнхөө одоо юу гэдэг оюун ухаан эрд чадлаараа тэр улс байгуулсан хүмүүс. Харин энэ нь юу болж ирсэн гэхлээр зэрэг Тэмүүжин Чингис хаан боллоо тийм үү? Үүнийхээ дараа юу болсон гэхлээр зэрэг тэр Аравтын систем инээ тэрэг ингээ байгуулсан. Үүний дараагийн язгууртны тогтолцоо бас юу болж байгаа. Нөгөөдөл нь буцаад язгууртан болж урж байгаа. Энэ явцдаа юу хийсэн гэхлээр зэрэг Тэмүүжин бол ялангуяа одоо хамгийн төвхтэй болсон явдал нь бол жүчийн одоо Тэмүүжний өөрийнх нь хүү мөн байсан уу биш байсан уу гэдэг асуудал. Үүнээс үүдээд Тэмүүжин Чингис хаан бол улсаа 3 хуваах хэрэгтэй болсон. Тэр нэг нь зүчийн улс, нөгөөх нь цагаатан улс. Тэмүүжин толгойд улс байгуулж өгөөгүй. Мөн Тэмүүжин өгөөдөд улс байгуулж өгөөгүй. Өгөөдөд улс гэж байхгүй. Монголын түүхэн нь бол тийм юм ярьдаг байхгүй юу? Чингис хаан яагаад тэгээд энэ 4 хүүдээ улсаа аваад 4 улс байгуулсан юм шиг. Тийм байхгүй. Худлаа. Өрөндийн нөгөөчлөгчсөн тийм байсан. Тэр худлаа. Тийм байгаагүй. Тэр саяхан би өнгөрсөн 2-3 жилийн өмнө нэг өгүүл хэвлэсэн байгаа. Тэр The Mongol World гэдэг тэр Timothy May-ийн хоёрын Michael Hope хоёрын эмгтгсэн нэг зузаан ном байгаа. Тэгээ тэнд миний бичсэн өгүүл байгаа. Тэрийг ер нь бол одоо хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа. Яасан гэхлээр зэрэг хаан ширээ залгамжлах ёстой байсан хүн зүч. Гэтэл зүчийг Ахмад хүү гэдгийг цагаадаа хүлээн зөвшөөрөхгүй байхгүй. Цагаадаа зүч хоёр бие бинийгээ ингээ хүлээн зөвшөөрөх гэж байгаа байхгүй. Дараагийн хүн өгөөдөө байхгүй. Өгөөдөг хаан ширээнд суулгахдаа цагаадаа зүч хоёрын хоорондын тэмцэл үргэлжлэх юм байна. Тийм учраас энэ хоёрыг нэгдүгээр тэр хоёр хаан ширээ залгамжлах эрхээсээ татгалзаж штэ. Нэг нэгээ яачих вэ? Тийм учраас нөгөө талаар энэ хоёрын хооронд дайн үүсэхгүй тулд энэ хоёрт тус нь улс байгуулж өгсөн байна. Тийм учраас Монголын улс орчинд ийм үг байна. Нутаг уутхан, нутаг агуутхан тийм ээ, нутаг өргөдгөн харь даруулан суулгая гэдэг. Тэгээд тэндээс Монголын улс орчинд ийм үг байна. Улс мэдхийн код, улс үл мэдхийн код гэж байна. Эндээс хэн улс мэдхийн код болж байгаа гэхлээр зэрэг зүч цагаадаа хоёр улс код болж байгаа. Улс өөрсдийн улстай болж байгаа. Энийг нэг Apanesian систем гэж нэрлэдэг ийм систем. Ингээд нэгдүгээрт улс хуваагдсан. Дараагийн нэг юм Тэмүүжин өөрийнхөө үр ач нарт хөвгүүдтэй мөн ах дүү нартаа хувь гэдэг юмыг өгсөн байна. Нэг 10,000-ыг өглөө, 5,000, 9,000, 8,000, 7,000.
Энэ нь тэр язгууртны тогтолцоог бий болгож байгаа байхгүй. Энэ язгууртай Тэгээ энэ явцад бол нөгөөдөл чинь бүгдээрээ одоо яасан гэхээр мериттэй хүн биш. Мэдлэгтэй чадвартай хүмүүс биш, статустай хүмүүс. Чингисийн угсааг Чингисийн үр садна. Нөгөөдөлийнх нь угсааг юу гэдэг одоо боорчин угсааг боорчин үр садна залгамжилдаг болж байгаа. Чадварын тухай асуудал биш, мэдлэгийн тухай асуудал биш. Энэ нь ажимдаа нөгөө талаар явсаар улсыг ч задралсан хүчтэй чадвартай лидер бий болох боломжийг ч хаасан. Ингээд үндсэндээ бол юу гэдгийг задрал нэгдүгээр дараагаар нь мөхөл ийм юм төрсөн. Энэ бол энэ одоо юу гэдгийг одоо энэ Евразийн үйлчлэлийн төр улс байгуулах энэ зарчим. Би үүнийг бол одоо цэрэг захиргааны одоо ний байдлаар цэрэг захиргааны одоо нэгжийн одоо зохион байгуулалт дээрээс нь язгууртны зохион байгуулалт гэсэн ийм хоёр ангиллаар болж. Тэгээ язгууртны зохион байгуулалт нь бол энийг өвдөгтэй бид үүнийг бол ялангуяа энэ дайчин улсын үеийн юм дээр бол тайжийн төр гэж нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл хан хүүд өөрсдийн апанажтай болох явдал. За энэ апанажтай болох явдал бол улс орныг тэр чигээр нь задлж байгаа үйл явц байхгүй. Тэгээд апанажийн эзэн юм уу өөрөөр тэр тайж нар чинь бол Чингисийн хүү учраас тайж болж байгаа байхгүй. Чингисийн үр ач учраас тайж болж байгаа. Тэрнээс биш мэдлэгтэй чадвартай тухай биш. Энэ бол буцаад ер нь бол одоо хөгжихтэй биш хэв юм уу тэр замыг бол хааж байгаа тийм л байгууллага. Бас нэг хүн за. Бас нэг юу бол яагаад энэ байгууллал энэ тал нутагта юу гэдэг юм тал бүс нутагта их удаан оршин тогтносон бай гэдэг асуудал байгаа байхгүй. Юунд Иранд 1350-ад он гээд мөчөж шин 1325 онд Абу Саид Насрал тэгээд тэрнээс хойш хэсэг одоо жижиг вант хүнд улсууд байж байгаа тэгээд аяндаа мөчөж байгаа байхгүй. Дараагаар нь одоо Хятад 1368 онд хөөд гарч чинь тийм үү. Яагаад тэгсэн мөртлөө яг энэ байгуулалт нь бол энэ тал нутгийн хэмжээнд бол аль одоо юу гэдгийг хэрвээ одоо 1900 он хүртэл үргэлжилж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр энэ язгууртнууд Чингисийн угсааны язгууртнууд Чингисийн угсааны дээр цэрэг захиргааны нэгж байна тийм үү? Ноёдууд нь тэрийг бүгдийг захирж ирсэн учраас. Өөрөлд энэ нутгийн хүн амыг бүгдээрин нь тэр аравтын системд оруулаад дээр нь тэр ноёдуудаа тавьсан баг. Тэр нь хууль болоод бүлээн шүрэгдсэн. Тэрний дээдлэлт нь Чингисийн угсааныхан байдаг гэсэн баггүй. Тийм учраас энэ Казахстан чинь бүгд тийм зохион байгуулалт байсан. Өөрөөр хэлбэл нөгөө улсын одоо байгууламж гэх юм уу те тэрийг нь энэ Чингисийн угсааны Чингисийн хөвгүүд Чингисийн угсааныхан дээрээс нь Чингисийн тавьсан ноёдууд байна тийм ээ. Одоо энэ талд бол ноёдууд гэдэг байсан, нөгөө талд нь нэмэрүүд гэдэг шүү. Тэд нар бүгдийг эзэмшсэн байсан баг. Тийм учраас тэр удаан хугацаагаар оршин тогтносон тийм юм. Тэгээд надад бас сонирхолтой санагдаж байгаа юм. Одоо бүл бүтэн одоо хүртэл Чингисийн тухай үзэл хандлага тий Монголын эзэнт гүрний түүхний тухай ойлголт ам бүхтэй биш тий. Ерөөсөө 800 жил аль хэдийн өнгөрчөөд хахад ерөөсөө мартагдахгүй тийм түүхийг бол бүтээж чадсан байгаа. Тэгэхээр энэний одоо онцлог зүйл нь түүхэн бас өөрчлөлт түүхэн цаг хугацаатайж бас хамааралтай болов уу гэж би бодоод байгаа. Энийг ч гэсэн бас та ярих бах. Яг тэгэхээр эзэнт гүрний түүх дууслаа дараа нь үргэлжлүүлээд илүү нөгөө задралын тухай одоо шинэ язгууртууд бий боллоо. Монголд тэр нь засаглалаа. Дээрээс нь чин гүрний одоо босч ирсэн тухай бас асуудал өндөгдөнэ. Тэгэхээр яг энэ явцад Чингис хааны тухай үзэл хандлага дээрээс нь Монголын эзэнт гүрний түүх ам бүхтэл байгаад байгаа. Тэгэхээр яг энэний одоо нууцна гэх юм уу энийг яг юу гэж тайлбарж өгнө ойлгох хэрэгтэй. Яг таны түрүүний ярьсан улс төрийн тогтолцоо бүтцтэй авч үзэх үү эсвэл илүү нөгөө түүхэн үзэл хандлага талаас нь авч үзэх үү? Тэгэхээр нэг юм хэлэхэд бол
Монголын эзэнт гүрний их юм бол их Монгол улсын түүх. Нэр нь бол их Монгол улс юм шүү дээ. Их Монгол улсын түүх бол хамгийн одоо гажсан түүх. Тийм хамгийн одоо үгүйсгэгдсэн түүх. Нэрнээсээ эхлээд их Монгол улс гэдэг нэр нь байхад бид нар хүртэл одоо Монгол эзэнт гүр гэж нэрлэдэг байхгүй. Их Монгол улс гэдэг нэр нь байхад бид нар хүртэл Монголын юан гүрэн гэж ярьдаг байхгүй. Тэгээд дээрэс нь бид нар их Монгол улсын хаад 1636 орд зарим талаар бол 1642 он хүртэл байхад яг хууль ёсных нь бол 1636. Бид 1368 оноор эзэнт гүрний мөхөл гэж ярьдаг байхгүй. Бид хүртэл одоо монголчууд шүү дээ. Тийм биш. Нэгдүгээр их Монгол улс 1206 онд байгуулагдсан бол энэ улс 1636 онд мөхсөн. Их Монгол улсыг залгамжилж Дайчин улс байгуулагдсан. Дайчин улсын хаан нь бүр тухайн үед түүнээс хойш үргэлж Чингис одоо Лэгдэн хааны тамгыг авсан учраас Дайчин улс болж байгаа. Бидэнд сая одоо нөгөө Тэнгэрийн мандат тийм үү? Тэр барих их бидэнд ирж байна. Тэгж байгуулсан улс. За нэгдүгээр тэгэхээр зэрэг бид энийг зөв ойлгох. Энэ улс бол тийм юм. Өөрөөр хэлбэл 1206 онд байгуулагдсан гэж үзэх юм бол энэ 1636 он хүртэл их Монгол улс. Тэр хүмүүс ярьдаг тэр умард юан энэ гэж. Умард юан гэж тийм юм байгааг. Мөн өмнө нь бас ялгаа байхгүй юан гэж тийм улс байгааг. Ингээл та гайх баг. Үнэн юан гэдэг нэр хэрэгэлсэн. Гэхдээ тэр улсын нэрийг сольсон юм биш. Улсын нэр нь их Монгол улс байсан. Энийг юугаар харна? Яг тухайн үед нь бичигдсэн гэрэл төшөөнүүд байна. Босгогдсон. Ялангуяа хамгийн сүүлийнх нь хэд 1356 7 оны вэ нэ тийм өгш байгаа. 58 он орчил. Тогоон нөмрийн үеиг шүү дээ ер нь бол. 3 4 ийм хөш байгаа. Тэр хөшөөнүүд дээр байгаа бичгэн дээр тэр Монгол хэт бичиг багхгүй. Монгол тал дээр нь бүгд их Монгол улс гэж байна. Одоо тэр нөгөө одоо бидний яриад байгаа тэр юан улсд чинь болж байгаа юм уу шүү дээ. Энэ хятад нутагт болдсон гэрэл төшөөнүүд багхгүй. Хятад Монгол гэрэл төшөөнүүд. Нэгдэн дээр нь л Дай он химэх гэж. Дай он химэх их Монгол улс. Улсынх нь нэр нь их Монгол улс. Харин хятад талд нь тэнд их Монгол улс гэдэг үг байхгүй. Тэнд ганцхан Тайван гэдэг ханзаа. За яагаад тэгвэл бид нэр Дайван болсон? Ер нь бол тэр юан гэдэг нь юу байсан? Ер нь хувьлаа юан улс гэдэг юм байгуулсан юм. Огт тийм биш. Хувьлаа угаасаа их Монголын хаан байсан учраас нөгөө талаар өөрийгөө тэгж юу гэдгийг хаан ширээнээсээ татгалзаад тэгээд нэг жижигхэн хажуугийн газрын тийм илсэн газар шүү дээ. Илсэн газрын хаан болдог тийм асуудал байхгүй угаасаа улс төрийн хувьд. Харин юу болсон гэхлээр зэрэг хүн ам нь тэр хятад хүн ам байна шүү дээ. Тэр одоо юу гэдэг нь тэр ханзаар уншдаг ч юм уу дэргээр харьцдаг хүмүүс ам. Тэнтхийн ёсонд нь тохируулж тэр хүмүүс зориулж тийм орлуулсан юан гэдэг тийм одоо юу гэдэг нэршил гэдэг юм уу тийм юм болсон байгаа байхгүй. Тэгэхдээ тэд нар нь зөвхөн тэдэнд монголчуудын хувьд бол их Монгол улс хэвээр байгаа байхгүй. Монголын хаадын хувьд сая миний хэлж байгаа тэр 3 4 гэрэл төшөөний бичиг бол хувлаа хаан юу тогоон нөмрийн өөрийнх нь зарилгаар бичигдсэн хөшөөнүүд шүү дээ. Тийм учраас улсын нэр бол их Монгол улс. Тэнд юан улс гэж байхгүй. Харин их Монгол улсаа хятад хэлтэй хүмүүст ойлгуулахын тулд
Хятадын өөрийнх нь тэр нэг төрийн уламжлалын жишг байна гэдэг юм одоо юу тухайн үед байсан. Өөрөлдөө сүм минэтэрэ гэдэг dynasty гэж нэрлэдэг байдаг тийм юм байсан. Тэрнийхэн дагуу тийм ханс хэрэглэсэн байгаа байхгүй. Энэ нь тэгээд одоо юу гэдгийг их Монгол улс байха болцсон гэсэн үг. Хэрвээ тэр нэрээ солисон их Монгол улс гэдгээ хайсан байсан бол тэр хөшөөнүүдийн гэрэл бичиг одоо Монгол бичгүүд дээр бид нар их Монгол улс гэдэг үгийг харах ёсгүй байхгүй. Бид тэнд Дайон гэдэг юм Монголын тэр үгийг харах хэрэгтэй байсан баг. Огт тийм биш. Нэг юм зүйл. Тэгэхээр зэрэг бол энэ тэгээд яагаад тэгвэл ийм болцсон? Яагаад дэлхийн нийтээр ийм болцсон гэхээр зэрэг хятад сурвалж уншиж байгаа байхгүй. Хятадын дүүхийг бичиж байгаа байхгүй. Хятадын дүүхийг бичээд хятад сурвалжаар уншиж байгаа учраас Юан улс гэдэг бол хятадын төрийн дүүх байхгүй. Түүнийг нь бид нар үлээгээд авчиж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр нь шинжлэх ухааны үнэн гэдэг үүдээр. Нэг учраас энэ бол буруу зүйл юм байнамаа. Нэг ер нь бол иймэрхүү байдлаар Монголын эзэнт гүрнийг ойлголт маш их гажуудсан юмнууд байна. Сая одоо гарсан одоо юу гэдэг тэр Cambridge History of Mongol Empire гэдэг ном гарсан шүү дээ. Кембрижийн Монголын эзэнт гүрний түүх гээд Михаил Беран, Ходон Ким хоёр эрхэлсэн. Тэр ч гэсэн яг энэ байдлаар бичигдсэн мэл. Миний одоо тэр Кембрижийн олон улсын хуулийн түүх дээр Монголын эзэнт гүрний тухай миний бичиж байгаа бүлэг байгаа. Би энэ дээр бол энийг бол шүүмжил тавьсан. Өмнөх юм дээр ч гэсэн тэр нөгөө Timothy May, Michael Hope хоёрын номон дээр ч гэсэн энийг би шүүмжил тавьсан байна. Энэ хөдөлгөхгүй зүйл. Энийгээр явагдана нэгдүгээр. За дараагийн нэг юм бол Монголын эзэнт гүрний одоо юу гэдгийг яагаад энэ одоо хүмүүс ингэ судлаад байдгийг гэдэг юм тийм үү? Энэ чинь хүндрэлтний түүх байхгүй юу? Төр улсын түүх гэдэг юм байна. Монголын эзэнт гүрнээс өмнө хүндрэлтний түүх одоо бид нар болж байгаа энэ түүх гэж юм байсан юм. Үгүй олон хүмүүс тэгж үзэж байгаа. Түүнээс өмнө бол бүс нутгийн түүхүүд байсан баг. Газар дундын нэгсэн хавцаа нэг түүх байсан. Нэг хүн бол Перс дээр хавцаа. Одоо газар дундын нэгсэн нь бол тэр юу Египт орчиж байгаа шүү тийм ээ. Тэгээд тэр Перс хавцаа нэг. Энэ талд нь одоо юу гэдэг Хятадын хавцаа ч юм уу. Энэ бол гэхдээ нөгөө суурьшмал соёл иргэншил гэдэг юм тийм ээ. Соёл иргэншил гэдгийг тэргээр харж байгаа. Тэр түүхээр ярьж байгаа бичлэг шүү дээ. Стил миний харж байгаагаар биш. Ингэж хардаг байсан. Хэрвээ тэр өнцгөр нь харсан ч гэсэн Монголын эзэнт гүрэн юу хийсэн? Тэр бүгдийг нь бараг эзэлсэн байна. Хятадыг, Персийг одоо тэр соёл иргэншлийн гол голомтууд болоод байна шүү тийм үү? Ойролт орнуудыг тэр чигээр нь одоо тэр Fertile Crescent гэдэг үстэй тийм ээ. Тэр хэсэг одоо энэ Туркын Анатолын тэр чигээр. Тэгээд дээрэс нь Орос, Зүүн Европ. Тэгээд энэ бүх өргөн удам газар нутгийг хүндрэлтний түүхийг тэр чигээр нь өөрчилсөн байхгүй. Яагаад хүндрэлтний түүх одоо ийм байгаа? Түүний ойлгоёг гэвэл Монголын эзэнт гүрнийг ойлгох ёстой байхгүй. За хүндрэлтний түүхийг судлах гэдэг тийм ойлголт байна. Ер нь бол 19-р зуунаас бол түүх гэдэг юм хоёр урсгал байсан байхгүй. Нэг хэсэг хүмүүс нь хүндрэлтний түүх гэдэг юм ойлгоё. Тэгээ энэ хүндрэлтний түүх гэдэгт бол улс орон болгоны түүхийг нийлүүлээд хүндрэлтний түүх болсон юм уу? Эсвэл хүндрэлтний хувьд утга учиртай үйл явдлаар харж үзээд тэрийг нь одоо хүндрэлтний түүх гэж авч үзэх юм уу? Ялангуяа анхны одоо тэр хүндрэлтний түүхийн системийг гаргах гэж оролцсон August von Schlosser гэж хүн байдаг. Тэр хүн бол хүндрэлтний хувьд учир холбогдолтой болсон үйл явдлуудаар нь хардлагатай. Тэгээ тэргээр нь бол тэрнийхээр бол нэгдүгээрт бол тэр гол ард түмнүүд гэдэг.
Тэгээ тэр нь бол энэ том эзэнт гүрнүүд байгуулж хүндрэлтний хувьд одоо импакттай тийм ээ нөлөөтэй тийм явдал болсон. Тэгээ тэрэнд бол Монгол бол нэгэнд нь ордог байхгүй. Манж нар бас ордог. Англичууд бас ордог ч гэдэг юм тийм. Гэтэл нөгөө талд нь бол бүх юмнуудын төвийн нийлүүлэх хүндрэлтний төв гэж харах юм байна шүү дээ. Энэ үн явдал бол нэг хэсэг тэгж явж байгаа. Тэгээд энэ 20 дугаар зууны 80-аад оноос эхлээд бас хүмүүсийн одоо юу гэдгийг жаахан шүүмжлэлтэй хандаад тэгээд одоо бол ер нь одоо нэг global history гэдэг юм уу энэ одоо юу гэдгийг энэ нь бол тэгээ ялангуяа одоо дэлхийн түүх гэдэг юм уу world history гэдэг юм те энэ нь бол дэлхийн хувьд гэдэг юм уу хүндрэлтний хувьд одоо сайн муу хамаа байхгүй тийм үү үр дагавартай босон тэр үйл явдлуудыг судалдаг болж хурж байгаа байхгүй. Тийм учраас энэ бол Монголын эзэнт гүрэн тухайн үед одоо юу гэдгийг соёлоор гинжил гэж одоо стил одоо тэр газар тариалангийн үүднээс хардаг тэр соёлоор гинжил гэдэг үүднээс харах юм бол тэр соёлоор гинжлийнх нь 2-3 том голомтыг нь Монголын эзэнт гүрэн захирж байгаа байхгүй. Тэгээд дөрөвд голомтыг нь нөлөөндөө байлгаж байгаа баг одоо тэр Европ гэх юм бол энэ чинь хүндрэлтний одоо юу гэдгийг хуучин ертөнц гэж байна шүү дээ old world тэрний түүх тэр чигээр байна. Тэгээ энэ учраас бол Монголын эзэнт гүрэн бол Монголын түүх гэхээсээ илүү хүндрэлтний түүхийн нэг хэсэг учраас энийг судалдаг. Судлахдаа үгүйсэд судална бас. Одоо саяхан гарсан эзэнт гүрнүүдийн түүх гэдэг нэг волюм гарсан. Тэн дээр Монгол момент гэж нэрлэж байгаа байхгүй. Эзэнт гүрнүүдийн түүх гэх юм бол нэг 2000 жилийн түүхтэй л дээ. 2000 жилийн түүх гэх юм бол яг эзэнт гүрэн гэх юм бол тийм үү? Эзэнт гүрэн шиг одоо том хэд хэдэн улсыг нэгтгсэн гэдэг ч юм уу тийм хэмжээгээр ингээ яах юм бол 2000 гаруй жилийн түүх л байгаа байхгүй. Тэгээ тэндээс ингээ харах юм бол Монголын эзэнт гүрнийг тэд нар юугаар ойлгож байгаа гэхээр нөгөө нэг юан мөхсөн тийм ээ. Тэрүүгээр яаж байгаа байхгүй. Тэгээд үндсэндээ бол нэг 100 хэдэн жилийн түүх юм ярьж байгаа байхгүй. 2000 гаруй жилийн түүхэнд 100 хэдэн жилийн түүх момент өмнө мараг 11 байгаа үстэй хуцаа байгаа үстэй. Өөрөөр хэлбэл ер нь бол энэ нүүдэлчдийн түүхийг нөгөө талаас нь хардаг байсан учраас эдний чинь нөгөө бүдүүлгүүд barbarian гэж байна уу? Тэгээд соёл иргэншлийг устгадаг, сөнөөдөг ийм үнцгэр хардаг байхгүй. Байгуулдаг, бүтээдэг гэдэг утгаар биш. Тийм учраас юу гэдгийг Монголын эзэнт гүрний түүх нэгдүгээр тийм богинохон болгож байгаа юу биш юм шиг. Дараагаар нь нөлөө бараг юу ч байхгүй юм шиг. Ингэж хардаг хүмүүс байна. Ингэж үздэг юм. Яг тэрүүгээр бол жишээ нь тэр хиний саяын гарсан тэр дотор индивидуал одоо өөр бүлгүүд байна. Сайн бичигдсэн. Ялангуяа одоо юу гэдэг түүхэн одоо деталийн хувьд бол маш сайн бичсэн юмнууд их байна. Гэхдээ онлын хувьд харж байгаа юм Михаил Беран одоо хэм хоёрын хийж байгаа юм бол энэ бол тэр Монголын эзэнт тэр Кембрижийн Монголын эзэнт гүрний түүх нь Монгол моментийн түүх байхгүй юу? Тэр моментээр ингээ харахаар юу орж байгаа гэхээр тэрүүгээр бол ингээ харах юм бол хүндрэлтний түүх гэдэг нь бол юунаас харж байгаа гэхээр нөгөө нэг соёл иргэншлүүд байхгүй юу? Нөгөө соёл иргэншлүүд Монголын эзэнт гүрэн Хятадыг эзэснээрээ түүх рүү орж ирж байгаа. Персийг эзэснээрээ түүх рүү орж ирж байгаа. Тэрийг алдахлаараа түүхийн давцаагаас арчигдчихж байгаа. Өөрөөр тэгж харж байгаа учраас. Тийм учраас өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрний юу гэдэг одоо тэнд Крис Айтвуд бол тэр Юан гэсэн бүлгийг бичсэн л дээ. Тэгээд Крис Айтвуд бол хэдийгээр одоо ингээд одоо юу гэдэг юунаас одоо хөөгдсөн ч гэсэн тийм ээ. Одоо орхисон ч гэсэн Монголын хаадууд бол 1636 он хүртэл бижилж одоо хаанчилж ирсэн юм аа. Тэгээ энэ юу хэлэх гээд байна гэхээр Крис Айтвуд энэ Монголын эзэнт гүрэн тэр чигээрээ байсан юм аа гэж хэлэх санаатай байгаа байхгүй юу? Гэхдээ өнөөдрийн байгаа түүхчлэгийн хүрээнд бол захирагдаад гэдэг юм уу гэдэг онлынхоо хүрээнд ч гэдэг юм уу тиймэрхүү юм биччихлээ байхгүй юу? Тэгэхээр Монголын эзэнт гүрэн бол нэгдүгээр угаасаа өөрийнх нь түүх нь тийм юм. Тэгээд одоогийн байгаа энэ түүхчлийн юмд бол нэг тийм одоо аятай таатай багтахгүй байгаа түүхчлэг л дээ. Түүх л дээ.
Түүнээс гадна бол өөр түүхчид жишээ нь одоо нэлээд нөлөөтэй Супраханум гэдэг энтэг гаралтай түүхч байгаа. Тэр хүний бичсэн одоо энэ connected history одоо бол нэг тийм бас онол яваад байгаа. Тэгээ тэр бүх юмных нь өндөр техникийн түүхийг ингээ холбоотой юм болгоё инээ дээр ялангуяа энэ Евразийн энэ нэг холбоотой болгосон юмных нь гол төм нь юу болох Монгол эзэнт гүрэн. Бүр анх одоо ийм юмнуудыг одоо ярьсан Janet Abu-Lughod гэж хүн бий. Тэр бол before the West гэдэг бахад юм байна. Өрөндийг одоо мандахаас өмнө юу байсан гэдэг юм. Тэгээ тэрний гол суурь нь Монголын эзэнт гүрэн. Саяхан бас before West гэж ном гарсан байна. Аяса Зараколи гэдэг Кембриж их сургуулийн нэг профессор бас нэг ном бичсэн саяхан. Их л одоо шууган нэгдэж ах шиг байна. Тэр бол бас одоо юу гэдгийг тэр Abu-Lughod нарын Janet Abu-Lughod тэдний одоо үйл санаагаар бичигдсэн ном. Ер нь бол орчин үеийн улс төрийн системээс өмнө одоо энэ nation state систем байна тийм ээ. Тэрнээс өмнө энэ Чингисийн ертөнцийн байгуулсан улс төрийн систем байсан юм аа. Ийм учиртай систем байсан юм гэсэн тийм. Тэгэхээр зэрэг үлдээсэн үр дагавар инээ трэм нь бол хүндрэлтийн түүхийг замыг өөрчилсөн гэдэг ч юм уу хүндрэлтийн зэмийг ийм одоогийн байгаа зам руу явуулсан гэдэг ч юм уу тийм үр дагавар нь бол асар гүн үнзгий. Нагээд хүндрэлтнийг одоо судлах хүндрэлтний түүхийг судлах гэдэг юмнаас энэгээр харах юм бол энэ одоо Чингисийн эзэнт гүрний түүх бол юм уу их Монгол улсын түүх бол хүндрэлтний түүхийн нэг хэсэг. Энэ Монгол гэдэг ард түмний түүхийн тухай асуудал юм биш. Харамсалтай нь манай түүхчид манай судлаачид энэ өрөндийн явж байгаа энэ онол түүхийн энэ юмыг хардаггүй учраас тэр бол энэ чинь энэ хүндрэлтний түүхийн юм яриад байгаа юм байна гэж яадгүй. Тэгээд тийм учраас одоо юу гэдгийг нэг ийм жижигхэн ард түмэн тийм ээ. Ийм жижигхэн ард түмэн ингэсэн тэгээд бид нар гавьяатаа гайхамшигтай гэж тэгж зээж дэлдэг юм. Би харах юм бол миний харж байгаа миний онолоор харах юм бол тухайн үеийнхээ цэрэг зэвсэг дайны болоод энэ одоо эдийн засгийн хувьд ч тэр хамгийн шилдэг нь тэнд байсан байна. Тийм учраас энэ улс орнуудыг байлдан дагуулж тэр дэглэн байгуулсан тийм учиртай гэж би бол хардаг. Өөрөөр хэлбэл юу юм байсан юм биш. Одоо нэг бас одоо мэдээж хүний өвчин зүйл энэ тэр бүх юм байсан. Гэхдээ энэ нэг тийм одоо хамгийн хүчтэй технологитой ялна нэстэ тийм ээ. Хамгийн смарт хүмүүстэй ялна нэстэ тийм үү? Тийм л зүйл байсан гэж. Тийм би ер нь бол тэгж байна. Post fact.